Ирж буй гал морин жилдээ эрүүл их амар амгалан төрмөн төвшин сайхан өвдгийн өвчин айхын аюулгүй мэд сайхан байх болтугай. Хөх мөнгөн тэнгэр хөрс талтан дэлхийн мөнх наран ээжмэн ивэх болтугай. Мөнх тэнгэр шүтлэгт даяар монголчуудаа ирж буй гал морин жилдээ төрмөн төвшин төмөн улмын амгалан байж хамаг Монголд минь харгалдах дайсангүй халуун хижиг өршөнгөө хавартаа хагсахгүй намартаа нагсахгүй зундаа өнтө өвөлдө зодгүй байж ойхон хоолтод өгөөж үнэн хайлж өсөн хоолтод өн таргаа хайрлсан хэмэрн кишгүүн дэлгэрч байхын заяагууд задвч бүрэнгүйж яриад байна. Шөө Монгол төмний төр төсний уламжлалт их баяр 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг эрхэм хүндэт улааш нар болон тэнгэрчлэгтэн та бүхэндээ өргөн дэвшүүлье. Өвөг дээдсийн заншлыг эрхэмлэн эв ие бэхжүүлж айл хотлороо элбэг хангалуун аз хэмэр өдрөг амар онголон байхын özөдийн өрөөлийг өргөе. Шинэ нэгэн өдөр төрийн хан хуурыг ишгэлүүлэн зангуулах нь Монгол төрийн эртний сайхан уламжлалээ. Тэгээд сашны сайхан үлцэн өчөд үлцэн насаад явлаа. Хан хороод өгөөж гэрийн жавар өгөөж өгнө. Эзэн их Чингис хааны сүр хүч одарсан их Монгол улсын сүлт хиймэр мандсан 17 дугаар жарны сүрээр дарагч гал морин жилдээ төр засаг төвшин амглан төмөн олон энх амглан төрлөх нутгийн хил амглан тусгаар тогтнол бат амглан бол зэхо анхора цэнгүүдэн байсгия тал нутгийн нүүдэлчдийн оюун санааны ертөнцид онцгой байр суурь эзэлсээр ирсэн дэлхийд дахинд өөрийн улстай төр цэргийн түүхэн үр гүйцэтгсэн шүтэн зүйлд бол Монгол төрийн догшин харц үлд юм аа. Бидний өвөг дээд энэхүү түүхэн бичээсээ Баянхонгор аймгийн Баянлаг сумын Ичгтийн хар, Баянлагийн аймгийн Цингэл сумын Шивэ тарихны хадны зурагт үлдээжээ. Үүнээс холгүй олон мянган жил Хингэргийн дуу тасраагүй өөгийн тахилгын аваа байдаг үлээ. Цэргийн их арс сүлдний хайлтус
эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, эсэргээс халдах, ингрээс дэрсэх, аюул ирвээс дэлгдэх бий, эндэх амийг огоорон хамгаалахаа, эрх зоргийг хайрлагч их хар сүлдэндээ үл жаргах, алтан нараар гэрчлэн өчий, үр удмынхаа ариун нэрээр гэрээслэн өчий, үг сэтгэл нэцвас хэнийг ч бүршөө, үүнийг бүгд мэдтүгэ, биширтүгэ, аюу туга, мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс баторчив. Сүх цэргийн их хар сүлд нь төрийн сүлд бөгөөд Монгол төрийн 5 хар сүлд болох Монгол улс үндэстнийг энэ их дэлхий дээр бий болгосон харж хамгаалдаг Монгол үндэстний дээд нандин шүтэн Ата 5 тэнгэр буюу эцэг 5 тэнгэр. Монгол улс үндэстний тусгаар тогтнол сүр хүчний халдшгүй байдлын илэрхийлэл болсон дээд тэнгэр шүтэн. Монгол төрийн хар домын нэгдсэн онц юм. Цэнгүүлэн тайлалгыг 2 жил тутамд Төв аймгийн Эрдэм сумын нутагт хийдэг жоромтойч ард түмнээсээ нууцж түүнийг амьдуулан хүчжүүлэгч Тэнгэрийн улаач нарт алсаас залрах бололцоо олгохгүй хийсээр цөөнгөө жилийн нүүр үзэж байна. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх гал марин жилийн босгон дээр түүхэн болон байгаль дэлхийн үн цэнийг бэлэгддэг хөвсгөл нуур болон хар зүрх уулын төрийн талхтаа болгох шийдвэр гаргалаа. 17 оны сүрээр дарагчмын гал марин жилийн сар шинийн баярын мэдчилгээгээр Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх ард түмэндээ хэд хэдэн түүхэн шийдвэрийг танилцуулсан юм. Иржгүй жилд их Монгол улс байгуулагдсны 820 жилийн тэгш шай тохиож байгаа эдгээр зарлагын гол үндэслэл болжээ. Хөвсгөл нуур Төв Азийн гадаргын цэник усны их Монгол нутгийн далайн хэмжээнд дээдлэгддэг хөвсгөл нуурыг төрийн талхтаа болголоо. Энэ нь Монгол улс түүхэнд анх удаа төрийн талхад нууртай болж буй тохиолдол юм. Монголын бөөнөр олон удаа нэгдсэн улсын талхал хийж байжээ. Хар зүрх уул эзэн бог Чингис хаанд Чингис цол өргөмжүүлж түүний алдар нэрийг анх дуусгасан түүхэн газар болохын хувьд төрийн талхтай болгов. Бурхан халдуун нь Монгол улсын Хинтээ аймагт байх Хинтээ нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд монголчуудын эрхтэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрхныг халдуун хайрхан гэж нэрийддэг байсан бол сүүлд бурхан шашны нөлөөгөөр бурхан гэдэг үг нэшил нэмэгдэж бурхан халдуун болсон бөгөөд буддын шашны нөлөөнөөс өмнө монголчууд бурхан гэдэг үгийг хэрэглэдэг байсантай маргахгүй билээ. 1995 онд Монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан томоохон залгуудын нэг нь бурхан халдуун уулыг төрийн тахилгад уул болгон зарласан явдал. Энэхүү зарлагаар Монголын түүх соёлын холбогдлолтой олон зан үйлийг сэргээн байгаль орчныг хамгаалах чиглэлээр бурхан халдуун хайрхныг тарих ёслолыг 3 жил тутамд хийж байхаар тогтсон. Түүнчлэн 2015 оны 6 сард холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотноо болсон ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны 39 дугаар чуулганаас бурхан халдуун уул түүнийг хүрээлсэн тахилгад нэрээр дэлхийн соёлын өв бүртгэж авчээ. Тахилга нь Монголын соёл, түүх, сүсэг бишрэлийн гүн гүнзгий илэрхийлэл болдог. Бурхан халдууны төрийн тахилгыг Монгол буугийн зан үйлээр тагсан бөгөөд энэхүү хүндтэй үргийг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн зарим бямдэрж амжилттай хийсэн байдаг. Тэд төр улсынхаа төлөө зүтгэсэн хөдөлмөр, зүтгэл, бүтээлээрээ төрөөс үнэлэгдэж төрийн эрхэм шагналыг хүртдэг билээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхийн зарлагаар соёлын бүтээлч, соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, Монгол яруу найраг, олон арга бүтээл тойргон ард түмнээ соён гэгэрүүлэх болон байгаль дэлхийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан үнэлж Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цалаар Монгол буугийн зарим бямдэржийг шагналаа. Төрийн гэдэг үгийг зөвхөн төр эзэмшдэг билээ. Энэ эрхэм үгийн хувь хүн төрийн бус байгууллага зээлж ашиглах хэрэггүй. Тиймээс төрийн шагналыг хүртэж буй хэн бүхэн төрийн өмнө хариуцлага хүлээж ажиллах болдог. Орчин цагт Монгол бүү нараас төрийн эрхэм хүндтэй цаа шагналыг 3 эрхэм хүртээд байна. Анхны эрхэм шагнал болох Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Монгол бүүгийн их зайрын содуу хүртэж байжээ. Хоёр дахь Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Хөлмөрийн Баатар зохиол Чинагийн галсан шагнагдаж байсан байна. Монгол улсын хувьд олон ургач үзлийн хүрээнд иргэд аливаа шашныг шүтэх, иш шүтэх эрх чөлөөтэй байна. Төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын нэг чухал асуудал бол шашин хоорондын харилцаа бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс Монгол улсад номлол сурах дэлгэрүүлж буй аливаа үзэл шашин номлолт хүлээцтэй хүний эрхийг хүндэтгэх хүрээнд хандаж ирсэн. Дуустгүй яриа нэвтрүүлэгт Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Монгол бөөгийн их зайран одонхоо оролцож шашин хоорондын үйл ойлголцол
өргөлдөөний талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Библийн сургаалыг би ингээд уншиж судлаад байж хахад бол тэнд бол ерөөсөө дандаа л хүний сэтгэл зүйг зассан сайн сайх юм байгаа. За гаж урсгал гэж юу хэлээд байг гэвэл улс төрийн болон хувийн ашиг сургуулийн үднээс тэр тухайн шашны одоо зан үйлийг зохиомжтой тэгжээг зохиож одоо хүмүүсийн одоо сэтгэл зүйд одоо хандж байгаа юмыг л гаж гээгээд байгаа. Тэрнээс би хараад одоо нэг хүн юм жаа энэ гаж хүн байна, энэ зөөх хүн байна гэж би хөвдөө хэлж чадахгүй. Тийм учраас энийг бол тэр нэг бол шашин институтаар энэ одоо Кристи мөн үхээр Кристийн хүмүүс тэр энэ гаж юм, энэ зөв юм гэж ялахгаас би тэр хараад ялах ямар ч боломжгүй. Бурхны шашин гэсэн одоо нэг ном уншиж хахад би энэ тэр бурхны шашин номоо уншиж байгаа гэхээс би энэ зөв уншиж чинь бүр шинэ би төвтгэл мэдхгүй. Тийм учраас энийг бол тэр одоо тэр сайхан хүний сэтгэл зүйг засах заслын юмыг улс төрийн болон эдийн засгийн сонирхлын үүднээс зохиомжтой жайг одоо зохиож ард түмний сэтгэл зүйг буруугаар эргүүлж байгаа юм гаж урсгал болов уу гэж би өөрөө хөвдөө боддог шүү. Улс орнууд өөр өөрийн сонгосон замаар замнаж түүхийн нухчаанд янз бүрийн асуудал тулгарч байсан ч Монгол бүгд найрамдах ардсан Солонгос ард улсын харилцаа хэлбэлцэлгүй хөгжсөөр байна. Солонгосын Игэл жирийн залуус нийслэл хотын Игэл жирийн айл Монгол бөөгийн тэргүүн дэд удган оюун тулдымж очиж үндэсний тэнгэр үзлээ хэрхэн уламжилж авч явж байгаатай танилцлаа. Монгол улс бүгд найрамдах ардсан Солонгос ард улстай зөв толгойт улсын дараагаар 1948 оны 10 дугаар сарын 15-нд харилцан хүлээн зөвшөөрөлцөж дипломат харилцаа тогтоосон 2 дахь хором бөгөөд 1950-аас 53 оны Солонгосын дайны үед хоёр талдаа элчин сайдын яамаа харилцан нээж байсан төвтэй. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын үеийн удирдагчид ард түмэн зовх цагт нөхрийн чанар танигдна хэмээн ярьж дуусгах дуртай. Солонгосын дайны үед манай улс Солонгосын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлж 226 мянган толгой мал, хүнсний бүтээгдэхүүн эд бараа илгээж, танд өнчирсэн 200 хүүхдийг багш нарын хамт 1952 оноос 1959 онд Монголд авчиран өсгөн хүмүүжүүлж байсан сайхан төв бий. Бүгд найрамдах ардчилсан Солонгос улсч манай улсад тохиолдсон байгалийн гамшигын үеэр эд материалын тусламж үзүүлж Төв аймгийн Алтан булаг суманд дунд сургууль барьж өгч байв. Монгол улсын спортын төвхийг алтан өсгөр бижилцэж, олимпик дэлхийн нэр таваргуудыг төрүүлэн өсгөж буй Батлан хамгаалах яамны харьяа, Цэргийн гавьяаны улаан төвийн алдарт спорт хороо төгт наны ясны босхон дээр ирлээ. 8.10-ны турш эх орныхоо нэрийг дэлхийд дуусгасан алдрын замнал ийхүү шин төвгөө өргөжлүүлж байна. Төгт байгаа ухтан алдрын хамт олон олон спортын өндөр амжилттай арвижуулахын зэрэгцээ оюуны болон урлаг спорт асуулсан олон талтай үйл ажиллагааг өрнүүлж буй нэг илэрхийлэл нь өнөөдрийн урлаг спорт хорсон айн баярын тоглолт байв. Одоо бас бараг 55 жилийн өмнө дэслэгч Дамдын Шарав өнөөгийн Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын багшийн удирдлагын дор Монголын бөөгн нэгдсэн ерөнхийлөгч Агас сайхан алдар нэгэмлэгийн босхыг анхаалгаж өсвөр үеийн шигшээнд багтаж цөөнгүй удаа хотын өсвөр насны чөлөөтбөхийн авраг болж явлаа. Тэрээр багшийнхаа цолыг өргөжлүүлэн хорондоо болжээ. Чөлөөтбөхдүүдийг өсвөр үеийн алдар нэгэмлэгийн хөлбөмбөгийн шигшээ багт орж хотын авраг отхон тэнгэрт цэрэгдсэн авиралтанд оролцож уулын спортын шүүгчин зэрэг авч байсан 70 давны материал сонирхолтой байж болох юм аа. Гал морин жилийн хаврын ихэнх сарын бэлэгт сайн өдөр өлзөд хороолын өлзөд тарихын болонд гал байсгах 100 олон буян хишиг олж дуудах тахлага боллоо. Уг тахлагыг тэнгэр тайл төрийн бос байгууллага зохион байгуулж бөөгийн олон төв нэгдэл холбоотыг өрн оролцуулж хийжээ.
Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо их нутаг минь таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг Монголын бөөгн нэгжлийн хамт олон дэвшүүлэн ажиллаж байна. 2. Хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах Төв Аз төдийгүй дэлхийн ховор нээлттэй олдуурууд Монголд бий. Тэдгээр нь хамгийн эртний шинжтэй бөгөөд Европ, Евроаз, Африкийн мөн үеийн дурсгалтай ижил буйн эдийн шинжилгээний чухал ач холбогдолтой байна. Аршаа хадны чулуун зэвсгийн суурьгийн малталтын явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Ийхүү Монголын соёлын үндсэн гол хэрэглэгдэхүүн зэр зэвсэг дурдсан газар нутагт тархсан Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэлэн очиж нутгалсан буюу угсаатны шинжилт явагдсны гэрч юм. Манай ард түмний өвөг дээдэс дэлхийд дахин эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдарсан Франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеэс өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц зурлагын бүтээлийг цогцлон бүтээж баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна. Монгол орны нутгаас олдсон доод политикийн үеийн хамгийн том дурсгал нь олон соёлт давхар бүхий Баян Лэг сумын нутагт орших цагаан агуу юм. Эдгээр нь хийсэн арга барил болон бусад бүхий шинжээрээ Өмнөд Аз, Европ, Африкт өргөн тархсан гэлбэр буюу үзүр мөсөн зүсгүүдтэй ижил байна. Хөвсөл аймаг Баян Зүрх сумын ханиад Баттэлгэр, Бөмбөр Зарангийн хуу Өрөнчин, охин Явсрангийн охин Барнасан угтай Бадамсуран 1990 оноос Онгод тэнгэрийн учраар биеийн байдал муудан эмчилгээгээр эмнэгдэхгүй 2000 оны үед Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын баруун тайгын Тува Госта Зарангийн буйнаар эрүүл сарвал биетэй болж Онгод дээдстэйгээ учран золгож багш шавийн ариун чанд оёлтойгоор хэл буруу нэртэй угийн онгодоо биетэй буюу гэртээ залсан. Бадамсуран Монгоо хүн учир цаашид Монгоо багш баярын зол жаргал удгантай учирлан золгож олон сайхан онгод тэнгэрүүдийн замдаа шулуурч явган бөөлж уршилсаар амьд цааны зогдроор ясалсан дарахад бөөгийн уламжилт ёс жаягаар хингэр хоёгтай үлдэг болсон юм. Тоо Монгол язгуурын 2 сайхан багшийн ачаар олон жил үед тасгар нэхэгдэж явсан угийн буурал дээдсээ өрн залж өдий батал эрүүл сарвал ахын дус зам олондоо дэм тус болж явна. Монголын их эзэнт гүрний үед дулаач хүн ард олонныхон дотор байж тэр улсынхаа төлөө амь бие сэтгэлээ зориулан зүтгэж ирсэн олон зууныг илээсэн баатарлаг төвхтэй. Дулаач нар бол их хөннөө Монголын эзэнт гүрэн эзэн Чингис хаан болон төр түмэн олонны төлөө бүхий л амьдралаа зориулж ирсэн дайчин эрс Тэнгэрлэг өвөг дээдсийн уламжилж ирсэн өвийн залгамж халаа үндэсний язгуур шүтлгээ өргөжлүүлэн авч байгаа Тэнгэрийн дайчд билээ. Олон зуун жил далд байдлаар явж ирсэн бөөнөр нэгдэж нэгэн байгууллагад хамтарч зүтгэж их орон ард түмнийхэн төлөө ажиллаж зорилтыг дэмжих нарын нэг нь Дархан уул аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч Монгол бөөгийн их удган Бадамсуран билээ. Монгол бөөгийн төрч ёсны зан үйлийг сэргээх, боловсронгуй болгох их ажилд зүтгэж явна. Тухайлбал 2012 онд эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх хар зүрхний хөхнөрт болсон их тахилга Бурхан халдун хайрхны хөннөөгийн ноён уулын Монгол улсын толгой бол Жаргалт хаан хайрхны Отгон тэнгэр хайрхны улсын тулгуур хөл бол хөх уулын өмнө 33 говийн сүлдний тахилга тэргүүлж буюу толгойч бөөлсөн зэрэг Монгол уламжлалт соёлын өвийг эртний ёс жаягаар түгээхэд биеэр үлгэрлэн манлайлж оролцсон нэг юм билээ. Уламжлалт дэг ёсоор төрийн тахилгыг хийх чиглэлээр хийсэн бидний хамтран эрэл хайгуул маш үнцэнтэй юм. Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн чиг үүрэг үйл ажиллагаатай холбогдолтой толгомцсон олон асуудал шийдвэрлэхэд шуурхай чанартай манлайлан гүйцэтгэдэг юм. Бөөгийн 2018 оны шилдэг нийгмийн зөвтгөлтөн удган шагналыг хүртсэн. Бөөгийн төв байгууллагын мөнх тэнгэрийн төлөө хөрөл шонхор, мөнгөн шонхор, алтан шонхор медалаар 7 өвгөн од, Монголын залуучдын холбооны залуу үеийг хэмжлэн хүмүүжүүлэгч цол медалаар тусдас шагнагдсан. Чингис хааны үеэс бишрэн ирсэн тэнгэр үзлийг түгээн дэлгэрэх үйлсэд үнэтэй хономор оруулсан. Бөөх хүнийхээ хувьд сүүлийн жилүүд Бөмбөр Заран угийн сайхан буурлынхаа Хэри Онгод тэнгэрээ сэргээн дахиж ариун үлсээ өргөлжилсээр Дархан уул аймагт амьдарч байна.